За сайн байцгаана уу. Өнөөдөр дэлхийн сэтгцэн эрүүл мэндийн өдөр байгаа. Тийм учраас заавал энэ талаар ярих хэрэгтэй гэж бодоод өсрөөд ороод ирлээ юм уу. За сэтгцэн эрүүл мэнд гэхээр өмнө нь жоохон тийм сөргөөр ингэж хүлээн авагддаг. Сэтгцэн асуудалтай юм уу те. Тэгвэл мэдрэл мата гэсэн үг үү. Тэгвэл та тэнэг мангар гэсэн үг үү. Нэг тийм тэнэг мангар гэж бусдыг хийлж доромжилж тэрнээсээ барыг таашаал авдаг үндсэн тийм тогтцсон тийм сонин гаж буруу тийм сэтгэл манай Монголын нийгэмд байдаг хүлэмжшөөрэй тийм ээ. Тэгээд тэрнээс болоод одоо ингээд ичээдэг, жигшдэг учраас хэрвээ сэтгцэн ямар нэгэн асуудалтай хамт тэрийг нуудаг. За хэрвээ сэтгцэн гэмтэл авсан. За тэгээд золгийн хөдлөөс болоод хинийч толгоон дээр тоос гонж болох байхгүй юу. Тэг ингээд тархины асуудал үүсэх юм бол тэгэл муухай сайхан хаардаг. Ер нь нэг тийм яагаад юм сүрг юм бэ болохгүй тий. Тэгвэл тэрээ бүгдээрээ зогсооё. Яг энэ өдөр тэгвэл энэ сэтгцэн эрүүл мэндийнхаа тухай ярилцъя бодъё. Тэр байтугай ажлын байран дээр бие биенээ дамжсаар хагаад одоо ингээд сэтгцэн гэмтэлтэй болгодог энэ байдлыг ч гэсэндээ ярилцаж ил гаргаж зогсоох хэрэгтэй. Тэгээд зарим орнуудад яадаг вэ гэхээр би сэтгцэн эрүүл мэндийн асуудлаа бодоод ингээд чөлөө авмаар байна гэдэг. Тэгээ нөгөө нэг чөлөө авахаар одоо ханаад хүрэх юм бол тий шүрчж байгаа. Одоо ингээд чөлөө авч болж байна тий. Тэгсэн мөртлөө ингээд сэтгцэн эрүүл мэндийн асуудлаас болоод тий шүн унтж чадаагүй ядаргаа болсон эсвэл айсан ч юм уу тий яасан ч болох байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү юм дээр жишээлбэл нэг өдөр ингээд чөлөө аваад өөрийгөө эдгээдэг амраадаг байвал болж уг нь сайн зүйл юм тийм үү. Тэгэхээр ийм зүйл одоо ингээд дэлхийд бас ингээд тодорхой хэмжээнд хэвшиж байна. Тэгэхээр монголчууд бас яг тэр чиглэлээр явах зүйтэй хаа. Тэгээд тэр талаар бас ярья. Бүгдээрээс уриал идэхүү ингээд нийгэмд бас нэг тийм эерэг жишиг тогтоё гэж бодож байна. За тэгээд миний хувьд болохоор сэтгцэн эрүүл мэндэ маш их анхаардаг болсон. Яагаад вэ гэхээр охин маань ийм тархины гэмтэлтэй болоод тэр хүүхдээ ингээд өдөр шөнөгүй асраад сүлдээ ингээд ядарснаасаа болоод би өөрөө даахааргүй тэгээ дээрэс нь би депрессэнд орж үзэж байгаа юм. За ер нь бол сэтгэл готрол руу орох тийм магадлал аюул өндөр тийм ингээд явж байна. Тэгэхээр ингээд эрүүл биш байгаа байхгүй. Тухайлбал за би банкны ажилтнаас нөгөө асаргааныхаа мөнгийг авах гээд ингээд аюул урт очрлоод тэгээ ороод нөгөө хүн надаас нэг яатсан гэдэг нэг юм эвгүй харцсан чи ингээд миний нулимсаар яагаад тийм бэлэн байсан мэдгүй. Бүр тийм аахгүй. Тэгэхээр би хэвэн шин тийм үү. Тэгэхээр би сэтгэл засал хийх ёстой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр дараа нь би за өөрийгөө ерөөс аюу сайн ойлгоё. Би ингээд дэлбэрэхэд бэлэнтэй нулимс маань шууд ингээд сад тавихад бэлэн байсан юм шүү дээ. Яана бэ гэж бодогч юм л та. Тэгэхээр тэгж өөрийгөө бусдын өмнө сул дараа байдалд ортолно ингээд тултлан ингээд ядраах хэрэггүй байна л да. Тэгэхээр тэрнээс бас сэргийлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээ би сэтгэл заслыг бол маш идэвхтэй хийдгээ. Тэгээ тодорхой хэмжээнд миний итгэл үнэмшил бол маш тус болж байгаа юм л да. Тэгээд Бурхны үг Библийг ингээд тунгаан бодсноор бас аюух ингэж тайвшрал баяр хөөр авах тийм сайхан цаг байдаг. Гэхдээ энэ дээр бас нөгөө нэг буруу гаж ойлголттой хүмүүс бол улам гажаад одоо юу гэдгийг гим нүглийг буруу шаасан, зэмлсэн үгийг өөр дөр тусгаж аваад хямраад тэгээд би одоо болдгоо нөхөр байна. Би одоо юм ингээд өөрийгөө буруу шахаар тийм сайн зүйл бас биш те. Буруутгалыг улам нэмэгдүүлэх нь өөрөө сэтгцэн эрүүл мэнд сайн зүйл бас биш яхнэ. Тэгэхээр ингээд танин мэдэх хэрэгтэй болчих жаа. Өөрийгөө хэн бэ гэдэг бас мэдмээр байна. Тэгээд чинь нөө EQ-гийн бас нэг хамгийн анхны алхам шүү дээ. Та хэн бэ? Өөрийгөө мэдэхгүй мөртлөө ингээл ашигчаалстай хамаг юм мэднэ хэрэл ингээл бүгдийг нэг л удирдаал нэг хүн даргалах гад байдаг. Гэтэ тэр хүн өөрийнхөө гаргаж байгаа зан үйл дээрээ тунгаан боддгийм үү? Би өнөөдөр яг юу ч яагаад хийчихв гэдэг ингээд дүгнэлт өгдгийм үү гэхээр тийм сэтгэлгээний, тийм сэтгхүүн үйл явц ерөөсөө явагдахгүй байгаа нь харагддаг явлан цай. Тэгсэн мөртлөө бусдыг болохоор дүгнэх, шүүх, одоо шүүгчид синтез залраад нөгөө ялын тогтоолыг уншаад доош нь хийгээд дуусгачих юм л та.
тэгмэргүй байна тий. За тэгээд сэтгэл засал аюулгүй олон янзаар яригдчих болно. Тэгээд та ингээд зөвөр ингээд дугуй ийм хэлбэрийн тий ийм хэрэгсэл, тавилга хүртэл ингээд тайвшруулах үйлчлэгээтэй байгаа байхгүй юм амар хурц үнцэг ингэж гаргаж ирснээс. Тийм зүйлийг хүртэл мэдээд авчгаар хүн чинь сэтгэлээ яаж одоо засхан яаж тайван байх юм нүдэнд хүртэл ингээд юм тааламжтай зөөлөн хурц өшөөс тий мөнгөөр ингээд өөрийгөө хүрээлүүлэх за нилээд хугацаанд миний хувьд бас нэг жижиг сажиг зураг зурах тэгээд энэ иймэрхүү юм өөртөө л төгсөн юм ингээд зурж ийн л та. Тэгээд энэ бол одоо миний зүрхний байдал ахгүй. За миний зүрхийг ингээд нэг харах юм бол би бол баян бүрд гэж харж байгаа. Дотроос нь ингээд ийм мөн хамын гол урсдаг, ундрахтай. Тэгээд тэр ундрагнаас нь ингээд ангамл юм хоосон хүндий газар руу ингээд амийн гол урсаад ингээд тэтгдэг. Тэгэхээр энэ ундраг маань өөрөө баян ингээд ундарч жаргалж явах хэрэгтэй. Тэгээд тэр нь минь хаанаас ирдэг миний итгэл үнэмшлээс ирдэг тий. Тэгээд энэ чинь угаасаа энэ бурхныг мөнхийн харшаа гэж хэлсэн. Тэгээд тэр нь зүрх рүү ч явах юм бол дотроос ч ингэж оргилдимаа гэж хэлсэн учраас надад л их тэр үнэн санагдтыг. Тэгээд миний одоо нөгөө сэтгэл одоо энэ ингээд хөндөй биш дээ. Энэ сэтгэл маань ингээд ундаалагтахаараа ингээд ногоон болоод ингээд баян бүрд болж юм л та. Тэгэхээр энэ ч юу харуулж байгаа юм бэ? Миний сэтгэл бас бүрэн хэмжээнд бүрэн дүүртлээс ингээд ногоон биш юм тий. Тэгэхээр намайгаас ингэж дүүргэх шаардлага байна гэсэн үг. Тэгээ энийг бол маш идэвхтэйгээр хийдэг ажил гэж би хард юм аа. Тэгээд сэтгэл заслыг бол би маш их анхаарч ингэж үздэг. Тэгээд бүр амар мундаг мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд өөрийнхөө хэмжээнд өөрийгөө ингээд за сая яагаад би ингээд сад тавиад байлчив те. Тэгэл анализ юм. Заримдаа ингээд гин тогтсон огшох уурлах ийм сэтгэлийн хөдөлгөөнүүд ингээд илэрдэг. Эсвэл инээдэг ч юм уу те. Яагаад би инээсэн бэ гэсэн чинь би өөрийгөө шалаад байгаа юм. Би яагаад өөрийгөө шалаад байгаа юм бэ гэсэн чинь би өөртөө санал нийлэхгүйсэн шүү. Тэгээ би яагаад тэр гаргасан үйлдэлтэй санал нийлэх мөртлөө тэрийг ингэ хийж байгаа юм бэ гэл. Тэгэхээр би нөгөө нэг эргэн тойрныхоо дарамт шахалтанд орсон ба. Тэгэхээр би өөрийнхөө хүсээгүй зүйлийг би үйлдэлсэн ба тэгэл. Гэх мэтлэн өөрийнхөө талаар амар олон юм таньж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд ийм гинжи илгээ холбоотой юм чинь ингээл ухаал ингээл цэвэрлээл ингээд за энэ алдаатай маань энийг одоо тэгвэл амьдралтай байлгаад явах. За энэ л яг зөв зүйтэй зүйл юм. За энийг тэгвэл би илүү хөгжүүлээгээд ийм хумсарлаж ойлгож өөрийгөө танин мэдэж бас амьдрал. Тэгэхээр нөгөө танин мэдхүү чинь татгшаач явагдана, хатгшаач явж байгаа тий. Дэлхийн ертөнцийн хамаг юмыг таньж мэдчихээд өөрийгөө сайн ойлгохгүй, сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгохгүй тэгээд ийм ямар ч тийм үндэслэлгүй уур, үндэслэлгүй айдас ч юм уу эсвэл нэг тийм үндэслэлгүй гэхэд хаашаа чинь нэг тийм утга учиргүй баярлан цэнгэх ингэж хөөрөх энэ сэтгэл хөдлөлийн тийм жолоогоо алдах чинь сэтгцэн эрүүл мэнд нэг тийм сайн биш юм гэсэн үг байхгүй. Би тэгж хараад байгаа. Тэгэхээр тэрийг ингээд ойлгодог мэдэрдэг байх. Тэгээд юунаас үүдээд юу болчихоо гэдгээ анзаараад тэрийг бас сэтгэлээ жолооддаг байх нь өөрөө IQ өндөр болох нэг арга юм байна гэж хараад байгаамаа. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийг бас сэтгэл сайтай болгоод их хэрэгтэй. За тэгээд та нар бол мэдж байгаатай Монголын нийгэм ямар их стресс, ямар их бухимдалтай. Ер нь бол өөрийнхөө сэтгэл санааныхаа байдлыг анзаардаг, өөрийгөө засах юм оролдлого ерөөсөө хийдэг. Тийм юм надад ажиглагддаг. Тэгэл наа захын одоо гудамжинд явж байгаа тий хүүхдээ унсан чи дээрээс нь цохоод авдаг ч юм. Тэр бол надад ерөөсөө амар санагддаг. Тэр хүүхдээ амдаг хүүхд юм чинь. Тэрний оронд би одоо том болцсон хүн тий хоёр хөл дээр илүү сайн доктортой байгаа юм чинь би хүүхдэд түших ёстой штэ гэж бодохын оронд чи унлаа гэж зогсож байгаа. Тэр ээж тэр аавыг хараад би яанам бэ? Ийм л энэ хөндлөнгөөс харахад юм байна. За тэгээд мэдээж эерэг сайхан зүйл бас зөндөө байгаа. Тэгээд сүүлийн үед бас энэ сэтгцэн эрүүл мэндийн асуудлаар айдас ичүүргүүгээр ингээд ярьдаг, шинжлэх ухааны үндэслэлтэй бас ханддаг болсон байгаа. Тэгээд залуучууд манаас аягүй гоё тийм шинэлэг хандлагыг нэвтрүүлж байна. Тийм учраас би бас Монголынхаа гэрэл дээрээ итгэдэг. Тэгээд бүгдээ хамтдаа нэг нэгнийхээ сэтгцийг хайрлсан, хамгаалсан тийм гоё нийгмийг зохицлон байгуулъя. Тэгээд ялангуяа бага наснд үр хүүхдээ дөнгөж төрөөд өсөөд хөгжиж явах үед нь ийм янз бүрийн сэтгэл зүйн ийм гэмтэл, сэтгэлийн шар хүчруулахаар юм ойлгохоор үлдэхгүй бах. Тэгэхэд бол би өөрийнхөө сэтгэл санааг байнга засаж, анзаарч
хөндлөнгөөс ингэж дүгнүүлт ингэж хийж эсвэл хийлгүүлж эрүүл байх хэрэгтэй гэж ойлгож байна да. За тэгээд сэтгэл зүйч нартай их талархаж явдсан шүү. Бүгдээр сэтгцийн эрүүл мэндийг нандинаа хайрлаа. Яг л эрүүл мэндийг, биеийн эрүүл мэндийг яаж ингэж бие болдроо анхаардаг, торддог яг тэр шиг сэтгцийн эрүүл мэндийг сайхан тордож урт удаан сэтгцийн үед эрүүл сайхан амьдрах тийм эрүүлийг тавьж байна. Баяр таа.